Нямбатар даргын тавьсан илтгэлийг үнэхээр одоо бас багтууштай бахархмаар цааш нь бүр хүч төрж дэмжмээр ийм одоо төслийн танилцуулга бол хийлээ гэж бодож байна. Ер нь тэгээ хизээ бид нар 2008 он, 4 он, 8 он, 12 он бид нар хизээ юм биш. Бид нар хизээ ч юм байгаагүй. Бид нар тийм бололцооч байгаагүй. Дөнгөж 20 он гэхэд биднэрт нийслэлийн хөрөнгө оруулалтын дээр 29 тэрбум төгрөг байсан. Тэгээ бодчоороо 29 тэрбум төгрөг шүү. Ямар балдуушаараа бид нар өнөөдөр энэ танилцуулган дээр гардаг шиг энэ хорооллууд, энэ төмөр зам, энэ таранбай, энэ орон сууцууд, энэ цахилгаан станцууд, энэ цэцэрлэг сургууль, хүртээмжтэй хотын одоо хэмжээнд танилцуулж байгаа энэ 16 төслийг бид нар юугаар явуулах юм? Ямар ч болцоохгүй шүү дээ үгүйсаа. Тийм учраас Нямбатар даргын одоо энэ танилцуулж байгаа төслүүдийг хэдүүлээ бол бүх талаас нь дэмжих ёстой. Хоёрдугаар утсуудаа болчихдох уу дараа нараа. Тэгээ дээрэс нь бас бити бичлэг хийгээрэй. Би одоо бас улс төрийн өнгө ашигтай юм байна шүү. Тийм учраас энэ мега төслүүдийн зовлон өнөөдөр Улаанбаатарчууд бид бүхэн хамтдаа бас бүгдээрээ үзэж байна. Ялангуяа төсөл болгон зовлонтой байдаг. Төсөл болгон хоорондын уялдаа холбоо хүн болгоны хүсэл сонирхлыг одоо тийш нь оруулж соронзон мэд татчихдаг учраас энэ том төслүүд байнгын одоо асуудалтай одоо байж идэг. Бүлгүүдийн ашиг сонирхол дэшээ орохыг хүсэн ирмэлзэж идэг. Тийм учраас мега төсөл явхад масар хүнд нийгмрөө торхон буруу мэдээ өгнө. Тэгээ бүлгэлүүд нь авч чадахгүй зөвшөөрсөн санана. Тэгээ улс төрийн акцийн тэгээ дээрэс нь албан тушаалаас нь огцруулах ажлыг хийн. Энийг би өөрийнхөө биеэр туулаа гараад ирсэн юм шүү дээ. Амаргүй. Тэгээ хамаагүй нөгөө автобусан дээр тэгэл гүтгэлэг хийсээр байгаа л хойшин цуулгасан. Юм яриаггүй би. Тийм учраас бид нар энэ Монгол Ардын нам бол нийслэлийн Монгол Ардын нам. Тэгээ манай нам бол ер нь бол энэ эвнэгдлийг хангаж цаашаа явахгүй л ер нь явахгүй. Том төслүүдэд амжилттай хэрэгжүүлэх гэвэл бид нар намын дотоод ойлголцол эвнэгдлийг хангаж цаашаа явна. Том төсөл болгоны ард талд манай намын гих тодтолтой удирдлагууд байгаа шүү. Нямд орж байгаа хэлдэг үнэн шүү. 2024 оны 7 сард шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн даргаас ихсүүлээд өнөөдөр засгийн газар хэдэн удаа огцруулв. Хаана тэр намын эв нэгдэл чинь? Хаана энэ том төслүүдийг явуулах гэж байгаа ажлууд чинь? Өнөөдөр Улаанбаатар хот төгжрөлдөө гацаад одоо шинэ ярамгаас наашаа ирэхэд 2 цаг гаруй явж байна. Улаанбаатар хотыг хөндлөн баруунаас зүүн тийш гарна гэвэл 3 цаг гаруй явна. Хүн болгоны бодтой зовлон болсон байна шүү дээ. Энийг өнөөдөр шинэ арга хэмжээ аваад энэ ухаантай шаталтай мэргэжлийн баг хамт олон ажиллаа төслөө олон улсын стандартын дагуу бүрдүүлээд ингээд амжилттай хэрэгжүүлэх гэхээр манай намынхан дотроос нь араас нь санхүүжүүлж явж байгаа шүү. Ялангуяа ерөнхий нарийн бичгийн даргын дээр хамааралтай шүү. Энийг та нар дотроо бас бодох хэрэгтэй. Нямд орж байгаа үнэлттэй юм ярьсан шүү угаас. Одоо хэдүүлээ дотроо асуудлаа ярих хэрэгтэй. Түрүү Нямбатар даргын хэлдгээр энэ танхим дотор хэдүүлээ асуудлаа ярина. Эннээс гараад хэдүүлээ бие биенээ дэмжиж явна. Би та нарыг загнаагүй. Энэ нам дотор болохгүй байгаа юм дээр шатаж гин, уур урж гин, бухимдаж гин. Туулын хурдны замыг зогсоосон ямар учраас ямар үндэслэлтэй өчнөө олон мэргэжлийн улсууд, өчнөө олон улсууд энэ дээр чинь олон цаг хөдөлмөр, хөлс хүч, цалин, мөнгө, санхүү гэд олон зүйлүүдийг бид нар гардсаж байгаа шүү дээ. Тэгээ яг өмнө шин Улаанбаатар хотод бид нар чинь хөнгөн галтар хэрэгжүүлнэ гэсэн бас яг ийм байдлаар очиод гацаал зогсоос. Метро зогсоос. Хотод хийгдэх ер нь бүхэл том ажлуудыг бүгдийг зогсоосон шүү дээ. 21 22 онд. Одоо яг тэрний үргэлжил явах гэж шүү дээ. Энийг хэдүүлээ хамгаалах шүү дээ. Тэгээ нэг ерөнхий нарийн бичгийн даргын гадагшаа явахаар л ард нь одоо үлдэж байгаа хугацаанд ямар нэгэн асуудал дандаа болж идэг. Огцхон амархан жагсаал дээр ерөнхий сайдыг оюун урдныг огцруулах тэр процесс явж байхад гадагшаа явцсан тэгээд ард нь юм болоо шүү дээ. Дандаа нэг юм болж идэгс аваа юм болж идэг. Тэгээ ойлголцол хийхгүй.
шаардаад байдаг, шахаад байдаг. Бүр аргаа одоо ядаад өдөр төсөвлийн группээр бичлээ. Гэхдээ ер нь бид нар дотроо эв нэгдлээ хангахгүй бол энэ 27 байхгүй 28 байх. А бид нар эв нэгдлээ хангах чадах юм бол 27 28 дээр бид нар энэ ажлуудаа өөрсдийнхөө хийх гэж байгаа энэ мөрийн хөтөлбөрөөр бусад ажлуудаа нүүр ордон танилцуулаад 27 28 дээр ялтугал бүрэн болцоотой. Ингэхгүйгээр явахгүй. Тэгээ одоо намайг эв нэгдэл ярих гэдэг, зохион байгуулалт ярих гэдэг, өөрсдөө араас нь өшөглөөд байдаг. Тийм гэж юу юу байд юм бэ чинь. Би бүр энд хэлий гэж бодож, зорий гэж бодож ирсэн. Тулын ордноос явах хэрэгтэй. Энийг заавал явуулах хэрэгтэй. Харагдаж байгаа нь ардчлалаа ардалд манайхан байгаа шүү. Нөлөө өгөх улсууд байгаа шүү нэ. Тэгээ эв нэгдлийг хангахгүй. Тэгээ дээрэс нь хэсэг бүлэг бол сагсуур нь цагсалцсан. Хиний мөрөөр хаа хөрснөө санаарай. Энэ хамт олон эв нэгдэл хүчтэй байж цаашаа явах ёстой. Бид нар сайн муугай дотор ярих ёстой. Алдаа оноогоо дүгнэх ёстой. Болох бүтэхгүйгээ дүгнэх ёстой. Тэгж цаашаа яв. Би бол содоотор дарахад бол шүмжтэй хандж байгаа гэсэн. Яагаад ойлгуулж болохгүй байгаа? Яагаад дэш тошо буруу мэдээ өгöd байгаа? Яагаад хотлооны үг зөөгöd байгаа? Яагаад энэ сошиал багийг араас нь турхираад байгаа? Наадталтаа тэрчээд үгүй өчөө цаашаа харангуудаа шал өөр. Сулгаагаараа тэрчээ баруун гараараа хусаа тэгвэл ямар уух наад чи? Бид нар тэнийг биш шүү дээ. Болж байгаа бүх процессыг харж байгаа шүү дээ. Дандаа дэшээ буруу мэдээ өгнө. Тэгээ хаална бутаргана. Одоо харал да эн чинь нам дотроо бие биенийг харж чадхаа болцсон байж тэн чинь. Хизээ манаа нам ий биш юм бэ? Яаж бид нар энэ байдлыг цаашаа ялах юм бэ эн чинь? Тийм учраас энэ дээр одоо намын гишүүд нийслэлийн намын хорооныхон бол одоо үзэл бодлоо нэгтгэж миний хэлж байгаа гашуун ч гэсэн улс төрийн зарим нэгэн хүнд ч гэсэн бүгнүүдийг дотроо бодож ажилласаа зүтгээсэй гэж одоо би бодож байна. Тэгээ Улаанбаатар хотын энэ хөгжлийн төлөө хэдүүлээ хамтдаа болохоос нь болохгүй хүртэл эцсийн хүртэл явах хэрэгтэй. Энэ олон дүүргүүдийн ажил амьдрал сайжрах хэрэгтэй. Орлоготой болох хэрэгтэй байд. Нийгмийн амьдрал сайжрах хэрэгтэй байд. Таван цаасан цалин нэмэгдэх хэрэгтэй байд. Энийний төлөө хүчээ нэгтгэх ёстой шүү. Тэгэхгүй ингээд тусдаа ч юм уу одоо нэг тийм том толгоолоод явах юм бол тэгээд өөрсдөө л алддсан шүү дээ ер нь. Авралсан дарга тэрийн хоронд хэн одоо ийм заваа юм ийсэн. Би Содбаатрыг гэж бодож байгаа. Тэгээ энэ ингээд бүр ингээд угшаад бүр энэндээ бүр ингээд мэрэгжлийн болцсон. Тэгэл одоо 20 онд ингээд надуудаа яриад ирсэн. Зогсоо загвар яриад. Тэгээ зүйлд нэмүү эмгтээчүүд рүү ордог. Хамгийн ярьчав. Тэгээ нэмүү эмгтээчүүдийг тэгээд гутал хувцаар нь баалаад. Над дээр явсан технологи, оюутан дээр явсан технологи одоо Нямбатар дээр явж байгаа технологи. Энэ манай намынхан шүү гэж. Зөв үрээд байгаа нь энэ юм баг. Эмэгтэй хүүгнэр гэр бүлээр нь оролдоно. Хамгийн арчаагүй, хамгийн хөгийн, хамгийн сулдраа. Гэхдээ үзүүл тэгээд шууд гарч ирээ үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ уулзахтаар бүлэг сориал, худлаа яриад. Тэгээд иймэрхүү зүйлүүдээс хэдүүлээ одоо бас нэг жоохон сургамж аваад цаашлаад нийслэл Улаанбаатар хотын хийж хэрэгжүүлж байгаа олон цагаан ажлуудыг одоо сая хэдүүлээ танилцуулган дээр харлаа. Энийг улам илүү одоо дэмжлэг, сошиал төрч дэмжиж, бусад улс төрийн байр суурин дээрч дэмжиж, нийслэлийн намын ороо гэдэг цул хамт олон бол Монгол Ардын намын зүрх болсон түүхэн байгууллага. Энэ байгууллагын залуучууд төлөөлөл болсон дунд үеийнхэн ахмад, эмэгтэйчүүд бүгд одоо нэгэн зүгт хараад нэг хүчээр урагшлал биднэрт бол асар хүч байгаа шүү. Гэрэн цаашдаа энэ хотын одоо энэ ажил дээр бол өөрийн байр суурь хэний ч өмнө хаанч хэлнэ. Нэг хүнээс айчиж чадах юм ерөөсөө байх. Тэгээ 2028 оны одоо ялалтын төлөө одоо хэдүүлээ сайн муугаа сайн ярьж авч байгаад тэгээ алдаа оноонуудаа зас салруулад
Ерөөсөө л нэг дотоодын нэг жижигхэн зүйл, жижиг юм шиг мөртлөө ховын болчдөг зүйл. Хальцдаг зүйл, савнаасаа хальдаг зүйл, буцаагаад хумж чаддгүй зүйл ийм юм руу орчдөг. Энийгээ хэдүүлээ дотооддоо ярих хэрэгтэй. Энэ маш чухал шүү. Ялал гэж бодож ивэл энэ Монгол Ардын намын амин чухал, амин сүнс асуудлууд энд оршиж байгаа шүү. Түүнээс сайхан том бүтээн байгуулалтын ажлуудыг бол танилцуулаад хийгээд дүүрэг болон одоо цум орнуудыг улс даяар яриа явууч болно. Дотоод ийм нэгдэлгүйгээр бид нар цаашаа бол хоёр алхамч урагшлахгүй.